Тэсвэрийн багийн нийтдээ семинар 10 сарын ээлжид семинар маань эхлэх гэж байна. Өнөөдрийн семинарын сэдэв маань мэдээллийг дүрсжүүлэх нээлттэй их усүртэй програмын сургалт судалгаанд ашиглах боломж гэсэн сэдвээр явагдана. Бэлтгэгч маань доктор Аюулцсан. За өнөөдрийн ярианы мэдээллийг төсөлөх баг мэдээлэл тэгээд шинжилгээний графикийг ямар төрлийн графикуудыг дараа нь нийтдээ хөөсөлтийн баяр за энэ нийтдээ хөөсөлтийн хөгжлийн командын үеэр ажилладаг ийм програм гэдэг. Тэгээд хэдэн програм ашиглах хэдэн програм хийсэн. Тэгээд тэр програмуудын үүсгэн функцийн жишээ нь графикас фонт авах нэг зүйлээр авчихсан байгаа. Одоо номын зурагч ном дээр графикас фонт мэдээллийг авах. Тэгээд тэрийг фонт мэдээлэл шилжүүлэх тийм зорилготой digitizer гэдэг програмаар тэрийг танилцуулна. Дараа нь график зураг янз бүрийн төрлийн график зураг боломжтой ийм плот гэдэг нээлттэй өнгөрийн програм. За энийг бас танилцуулна. Тэрний дараа зураг янзлах одоо жишээ нь номын их хэсэг өгүүлбэр бичих янз бүрийн зургуудыг бол янзлах зураг дээр текст бичих ч юм уу зургийг аль хэсгийг хасах гэх мэт янз бүрийн зураг янзлахын шаардлага байдаг. За энэ зургуудыг янз нээлттэй хүсвэл image match болон ghost script гэх юм хоёр програм танилцуулна. Image match гэдэг бол ghost script-ийн файл конвертер гэдэг. Тэгээд тэрний дараа видео янзлах програмыг танилцуулна. Бид Microsoft Windows дээр видео янзлах програм байгаа. Тэгэхээр тэр маань болохоор жишээ нь видео дотор нэг тусгай хэсгийг нь одоо сонгож авдаг чинь тэгээ хоёр видео хооронд нийлүүлэх чинь энэ үйлдэлүүд ажиллаж байна. Тэгээд янз бүрийн одоо энэ application тавьж одоо хийсэн бичлэгээ эвдэж зэгцэж тавих юм шаардлага байна. Энэ фабрик энэ програмыг ашиглах боломжтой. Үүний дараа их нэгтгэх одоо магистр эсвэл докторийн төвшөнд дипломын диссертаци ажиллаж байгаа. Дээрээс нь олон улсын сэтгэл зөвлөлийг хэрэглэхээр явуулж байгаа заавч юм баталх гэдэг энэ системээр бол юугаа боловсруулах хэрэгтэй. Өгүүлэлтээ бичиг боловсруулах хэрэгтэй. Энийг баныг төвшин үзэн. Тэгээд энэ нийтдээ програмуудыг хөгжлүүдийг ашиглахад одоо мэдэхгүй чадахгүй тийм зүйл тодорхойлох юм бол яаж тэр асуудлаа шийдвэрлэх вэ гэдэг талаар зөвлөгөө өгнө. За мэдээллийг яаж өсгөх вэ гэдэг. Тэгэхээр хөндлөлтөнд бол ажил мэдээллийг одоо нэгдээ хэлэхдээ бичээд яриад гэж эсвэл зургаар харуулдаг гэдэг. Хамгийн анхны өсгөөсөн мэдээлэл бол гэсэн үг. Энэ юундаа болохоор олон улсын хаймд болохоор анхны өсгөөсөн мэдээлэл бол газрын зураг гэж байна. Тэгэхээр сүм зураг бол анхны өсгөөсөн мэдээлэл гэж. Яг тэр сүм зургаас тэгээд тэр тухайн 2-3 мянган жилийн өмнө үйлдэл ажил амьдралыг ойлгож авчраас тэр бол төсөлөд үлдээсэн мэдээлэл байна. Тэгээд нэг зураг график хэд хэдэн утга санаа илэрхийлэх боломжтой. Жишээ нь нэг нүүр ингээд юм бичснээс нэг график үзүүлсэн хамаагүй илүү дээр байгаа жишээтэй. Тэнд учраас бол олон зүйлүүд өөрөөр яваараа түүгээр авах боломжтой. За тэгээд янз бүрийн фон мэдээллийг одоо жишээ нь фонуудыг гаргаж үзэх ажил багцыг боломжгүй.
Тэгээд хэрвээ график руу шилжүүлэх юм бол тэрийг хараад дүн шинжилгээ хийх боломжтой болдог. Тэгээд инженерийн шинжилгээ ухааны бичгийн ихэнх график төслтэй байдаг. Тийм учраас мэдээллийг төсчүүлэх бол бидний хувьд их чухал асуудал байна. Тэгээд ямар ч мэдээллийг одоо үйлдвэрчүүд юм уу, үйлдвэрийн тоон мэдээлэл чинь ямар ч мэдээллийг бол ямар нэгэн байдлаар төсчүүлэх боломжтой гэж байна. Энэний талаар нэг жишээ үзүүлэн тэгээд одоо бид болохоор тоон мэдээллийн нийгэмд амьдарч байгаа асар их мэдээлэл янз бүрийн салбараас цуглаж байгаа. Тэр мэдээллүүдийг дүн шинжилгээ хийж тэндэр суурилсан загварчлалын ажлууд бол нэлээд явж байгаа. Тэрийг бол тоон мэдээллийн шинжилгээ гэж хэлж байгаа. Одоо яг математик тэгшлийн төвтэй суурь загварчлалаас илүү ингээд өнгөрсөн цагт судалчихсан мэдээнүүд дээрээ үндэслээд ирээдүйд бий болох юм одоо прогноз маягтайгаар мэдэн дээр одоо загварчлал үүддэг болсон байна. Тэгээд жишээ нь энэ нэг зураг байгаа. За энэ болохоор ингээд саксны тэр талбай гаргаж байгаа. Боргийн шоунд тэгээд тэнд бол шийд байна. Тэгээд энэ болохоор юу үзүүлж байгаа гэхээр нэг багийн нэг тоглолтын дээр оноо авсан боломж юм байна. Тэгэхээр тэр гүн зэрэгтэй дараа энэ хэсэг болохоор эндээс болохоор ихэнх оноо авсан гэсэн үг шүү дээ. Тэгээд борвоос бол нэлээд их оноо авсан. Тэгээд энэ хэсгээс бол аяа шийдэж байгаа оноо авсан. Тэгээд ингээд одоо нэг багийн одоо яг тэр тухайн тоглолтын дээр юу гэх мэдээлэлийг ингээд энэ графикаар үзүүлчихэд энэ дээр одоо юу гэх тоглолтын стратеги гэдэг болсон боломжтой байна. Эхлээд одоо ямар мэдээлэл ямар нэгэн байдлаар төсчүүлэх боломжтой. Тэгээд шиг байна. За тэгээд график төрслөлийн ажил гэж нэрлэж байгаа энэ шинжлэх ухаан болон инженерчлэлийн энэ график зургийн боловсрол ажиллагаа бий гэж нэрлэж байгаа. За тэгээд шинжлэх ухаан инженерчлэлийн тооцоо аюулгүй судалгаа шинжилгээний үйлдвэрлэлийн мэдээллийг бодож төрчүүлэх шаардлагатай. За энэ төрчүүлсэн одоо мэдээлэл маань одоо график маань гэсэн одоо ойлгомжтой зэгцтэй тэгээд дахин ашиглахаар байх хэрэгтэй. За энэ гурван шаардлага бол үнэтэй шаардлага гэж хэлж байна. Тэгээд график төслийн ажлыг хийх үе шатууд маань болохоор эхлээд мэдээлэлээ цуглуулах эсвэл хэмжих гэж болно. Эсвэл тооцоолох гэж болно. За ингээд цуглуулсан мэдээллийг ямар нэгэн форматын чинь эсвэл бүтцийн боловсруулалт хийгээд хадгалах хэрэгтэй. Ямар форматтай өргөдөлтөй хадгалах уу гэж чинь тэр нь бас чухал. Тэгсний дараа тэрнийг төсчүүлж одоо график хөгжүүлж эцсийн байдлаар зурагч юм тийм болгож харуулна. Тэгээд шинжлэх ухаан бол инженерчлэлд ихэнх график ажлууд нь хугацаа болон орон зай өөрчлөлтийг харуулах, за эренб дарааг харуулах, за бүхэл эсвэл тодорхой хэсгийг харуулах, сайзыг харуулах гэх юм. Эсвэл ямар нэгэн юмны өөрчлөлтийг харуулах, за магадлалыг харуулах, за янз бүрийн хуваарлалт, хамаарал, одоо хоёр юмны харьцуултыг харуулах юм. Энэ чиглэлээр ерөнхийдөө ихэнх график бол зурагтай байна. За тэгээд шинжлэх ухааны инженерчлэлд түгээмэл хэрэглэдэг графикуудыг авч үзэх юм бол жишээ нь мэдээллийн төрлөөр нь авч үзэх юм бол стандарт буюу энгийн тоон гэж. За энэ бол бидний одоо заах хэмжээтэй одоо энгийн тоон эсвэл стандарт гэх юм. Дараагийнх нь болохоор вектор мэдээ буюу чиглэлтэй тэгээд утгатай жишээ нь хурд ч юм уу хүч ч юм уу тийм. Дараагийнх нь болохоор тенсор буюу 3 чиглэлтэй тэгээд 3 чиглэлтэй 3 нь утгатай. Энэ бол нэг янз бүрийн хүчтэй ч юм уу тийм нэг. Тэгээд ийм 3 төрлийн мэдээг болохоор төслөх боломжийн хоёр тухайн харуулсан байна. Тэгэхээр стандарт буюу энгийн тоон мэдээг болохоор бидний амьд байх болж энэ мэдээг болохоор цэгээр ч юм уу, хэрчмээр ч юм уу, дүрсээр эсвэл талбайгаар ч юм уу график зурж харуулах боломжтой. Жишээ нь цэгээр зургийг гэх юм бол одоо цэгийн төрөл гэж болно. Дугуй цэг юм уу, дөрвөлжин цэг юм уу тийм. Сомч юм эсвэл олон талт гэх юм. Тэр төрлөөр нь ялгаж болно. Дээрээс нь хэмжээгээр нь ялгаж болно. Диаметрээр нь ялгаж болно. Эсвэл өнгөөр нь ялгаж болно. Жишээ нь.
За хэрчмээр гэвэл тэр хэрчмийнхэн зураасны төрөл зузаан тэгээд өнгөөр нь шинэ боломжтой. За вектор мэдээллийг болохоор хэрчмээр үзүүлэн хэрчим буюу одоо хэрчмийнхаа толгой дээр сумтай чиглэлийг заасан сумтай гэж байна. Тэгээд тэрээр болохоор төрөл зузаан өнгө урт чиглэл толгойн турш гэх мэтээр нь ялгаад нэг авто зурган дээр хит хитэн мэдээллийг харуулах боломжтой. Тэгээд тенсор мэдээлэл болохоор төрсчүүлэхэд нэлээд төвөгтэй байдаг. Тэгээд төрсчүүлсний дараагаар гарчиж байгаа тэр зургийг уншиж ойлгоход бас төвөгтэй байдаг. Одоо энийг гоё харуулах тийм аргыг одоонд олж явж байгаа. За жишээ нь энэ дээр болохоор энгийн тоон үзлийг яаж төрсчүүлэх вэ харах графикийн төлөв эхнийх нь болохоор бидний мэдээ юм хэрчмээр одоо мөрийн шугамаар ч юм уу зурсан. Дараачих нь болохоор багнан график байна. Түүний дараагийн болохоор хистограм гэдэг одоо магадлал давхалтын аваад тэрний дараа нь цэвэр мэдээллийг төсчүүлсэн. Энэ наан болохоор сүлжээ график гэж байгаа. Янз бүрийн юмны хоорондын хамаарлын харагддаг. Тэр доотлын нь болохоор талбайгаар харуулсан байна. Жишээ нь энэ талбайгаар яаж болж байгаа гэхээр энэ болохоор өдрийн хоолны зарцсан хэмжээг болж. Тэгээ энэ болохоор энэ цэгэн болохоор өдрийн хоол тэгээд энэ жишээ нь цаг үе юм хоош орч юм уу гэдэг зарцсан талбайгаар харж. Тэгээд ийм зүйлээр харж дараагийн нь болохоор тэр азрын зураг дээр улс орн болгон дээр одоо энергийн их усрууд нь хаанаас бүрддэг юм бэ? Тэр график чинь нэг пай график буюу одоо монголоор юу гэх юм? Дугуй тийм график. За дараагийн нь вектор мэдээллийг яаж төрсчүүлэх вэ гэж байна. Зүгээр ингээд сумаар чиглэлтэй нэг уртын цагаар төрчүүлнэ. Эсвэл уртын харуултаа өнгөөр ялгаад төрчүүлнэ гэдэг ийм хоёр янзын вектор зургийг харж. Тэгээд вектор мэдээлэл бол бидэнд их хэлбэр тохиолддог. Янз бүрийн урсгалын агаарын ч юм уу голын урсгалын чиглэлээр харуулж байгаа юм. Тэгээд дээрээс нь юм дээр одоо жишээ нь замын сүлжээн дээр машины чиглэл болдгийг харуулж юм тийм. Тиймэрхүү байдлаар вектор график зурдаг шаардлагатай. За энэ болохоор тенсор мэдээллийг төрсчүүлсэн байна. За энэ хамгийн цаашлын хоёр нь болохоор наадлынхаа вектор графикаар вектор мэдээг төрсчүүлэх замаар тенсорыг төрсчүүлсэн. Дараагийнх нь болохоор тенсорыг өөрөөр төрсчүүлсэн. Тэгээд ингээ харах юм бол шал хоёр өөр зүйл гарч байна. Тэгээд тенсор мэдээллийг ингээд хараад ойлгоход аюул төвөгтэй. За энэ наадлын хоёр график болохоор яг чиглэлийн хэлбэрээр харж болж байгаа. Тэгээд тенсор мэдээллийг бол төрчүүлэх нэлээд төвөгтэй. Энэ бас тэгээд нэлээд ховор гэдэг. Янз бүрийн хэрэглэн одоо анагаахын чиглэлийн одоо хэмэл ясмас ч юм уу тэр нэгний гадаргуур дээр үүсэж байгаа тенсор мэдээллийг төрчүүлэх гэдэг. Тийм. За тэгээд нээлттэй их усүр байдаг. Нээлттэй гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр ерөөсөө код нь ингээд олон нийтэд зарлах юу өгөгдчихсэн. Тэгээд хинч тэр одоо програмын их кодыг аваад өөрчлөөд одоо өөрийнхөө бүтээгдэхүүн болгоод альж боломжтой. Эсвэл түгээр хийх боломжтой энэ програм гэж. Тэгэхээр энэ ерөнхийдөө бол програмуудыг дүрс харилцагтай эсвэл тушаалын харилцагтай гэж хоёр ангилна. За тэр нь болохоор харилцаг гэдэг нь болохоор интерфейс гэдэг нь харилцаг гэж ярьж байна. Тэгэхээр жишээ нь энэ дээр Word гэдэг харж байна. Энэ Word болохоор дүрс харилцагтай гэсэн graphical user interface гэдэг. Одоо бид ингээд цаанаас өгсөн дүрсүүд одоо товчон дээр нь дараад ингээд нийлүүлэх хийх боломжтой. За хоёр дахь нь болохоор тушаалын харилцагтай гэдэг нь болохоор command-ийн юм хард дэлгэц ч юм уу ямар гэсэн дэлгэц гарч ирнэ. Тэн дээр нь бид хэд командаар бичээд тэгээд хийх гэж байгаа үйлдэлээ гүйцэтгэх тийм програм. Тэгээд яг нийлдэлтэй их усрууд ихэвчлэн тушаалын харилцагтай гэдэг юм гэхээр энэ бол өнгөө програм. Тэр учраас тэр дүрс харилцаг хийхээр одоо мөнгө хэрэгтэй. Тэгэхээр өөрөө өнгөө хийж байгаа юм чинь мөнгө олох учраас тэр дүрс харилцаг хийх боломжгүй. Нэгдүгээр, хоёрдугаар хинж өргөжүүлэх боломжтой. Тийм учраас
Энэ бас баг зүгээр их кодоор байсан хэлбэрээр байдаг гэсэн. Хэрвээ ингээд Word энэ шиг юм graphical user interface дүрс харилцагтай болгох юм бол энийг задлаа дахиж тэр кодыг гаргаж аваад тэгээд засварлана гэдэг нь аюул төвхтэй ажил байдаг. Тэгээд энэ тушаалаар ажиллах нь болохоор илүү хялбар. Одоо жишээ нь ингээд Word дээр ингээд жаа цэсүүд өгчин тэр цэс болгоныг одоо мэдээд ямар үүрэгтэй гэдгийг мэдэх бол аюул төвхтэй. Тийм учраас тушаалаар ажиллах нь бас хамаагүй хялбар зүгээр нэг тушаал хөдөлгөөн үйлдэлээ хийх тийм байна шүү. Тэгээд бид өнөөдөр ийм одоо 5 програмын нээлттэй хөөсрөөд авч үзэн. За эхнийх нь болохоор GraphPass Tom ийм програм байна. Одоо жишээ хуучны нам эсвэл янз бүрийн өгүүлэл дээр гарсан график Tom мэдээлэл шилжүүлээд одоо өөрийнхөө гарсан үр дүнтэй харьцуулах гэдэг юм уу. Эсвэл ямар нэгэн тооцоо хийхэд GraphPass нэг Tom өгүүлэл аваад оноо дээр ингээд тоолох гэдэг юм. Тиймгүй тохиолдолд энэ Plot Digitizer гэдэг ийм програм хийж байна. Тэгээд энэ бол зөвхөн ганц програм биш. Энэ бол зөвхөн нэг төлөөлөл програм. Энэний цаанаас маш олон програмууд нийтдээ энэ програмууд бол хэрэглэгдэж байна. Энийг бол энэ юугаар нь татаад авч чадчихтэй татчаас суулгах ч гэсэн юм аа. Дараагийнх нь болохоор том үргэлжлэлийг төршүүлэх буюу график зурах ийм GNU Plot гэх програм байдаг. Ногоон цифр улаан шугамар төрсөн логотой ийм програм. Энийг бол ямар ч том үргэлжлэлийг ямар ч дизайнтайгаар төрсчүүлэх боломжтой. Ялангуяа энэ програмыг бол одоо өгүүлэл бичдэг, эзэмшилгээний ажил хийдэг хүмүүс нэлээд ашигладаг. Тийм байна. За дараагийнх нь болохоор хэлтгэх захиалах гэх програм байна. За энэ бол Word энтертэй нэгэн зэрэг үүссэн. Ерөнхийдөө дэлхийд түгээн хэлдэг ном энтер хэлдэг аюул гоё тийм томьёо маань аюул гоё гарч ирсэн. Дээрээс нь гэдэг стацент бичүүлсэн. Одоо дэлхийн том сургуулиуд магистр докторийн ажиллагаа ажлын диплом илүүгээр бичингээд ингээд тусгай темплейт гаргаад бичсэн загвар. Тэгээд тэр загварын дагуу ингээд бичдэг байна. За дараагийнх нь болохоор зурагтай ажиллах. Одоо жишээ нь графикаа зурсан хэд хэдэн график зурчлаа гэж боддог. Тэр графикуудаа бүрнүүлээд нэг файл болгох чинь тэр бодлын image match гэдэг энэ програмыг ашиглах боломжтой. За энэний дараа болохоор бичлэгтэй ажиллах, янз бүрийн дүрс бичлэгтэй ажиллах зориулсан ийм програм байна. FFmpeg гэдэг. Энэ програмыг энэ доор бичсэн байгаа линкүүдийг бүгдийг ороод татаад авах боломжтой. За жишээ нь ихний програмын эхний тэр Plot Digitizer буюу GraphPass Tom мэдээлэл авах. Одоо хуучин графикийг сэргээж одоо шинэ юм шиг зурх тийм програмыг авч үзье. За жишээ нь энэ нэг графикийг болохоор би нэг өгүүлэлээс авсан байхгүй. Одоо 1980 онд хийчихсэн юм гэсэн. Тэгээд би өөрөө тооцоо хийчихэд одоо энэ хурдны энэ графиктэй хурдны хавцыг харж. Тэгээд энэ графикт өөрийнхөө мэдээллийг харьцуулж харуулах гэдэг. Тэгээд одоо энэ мэдээллийг одоо тоон энэ графикийг тоон мэдээлэл шилжүүлэх гэж байна. Тэгээд нөгөө энэ Plot Digitizer гэдэг програмаараа тоон мэдээлэл шилжүүлэх нь одоо тэр энэ график зураг байдлаар хадгалсан байна. Энэ график програмдоо дуулж оруулж ирээд тэгээд одоо энэ координатын хийнгүүд x-ийн хамгийн хэсгийн y-ийн хамгийн хэсэгтэй өчиг тэгээ өөрөө ингэ цэгүүд автаач тийм цэгүүд автаач. Тэгээд яагаад ингэ x-ийн ингээд мэдэн гаргасан гэсэн. Тэгээд энийг аваад Excel дээр ч юм уу тавиад эсвэл өөр формат гаргаад өөрөө график зураг тавьчихсан. За дараагийн жишээ нь болохоор ийм нэг график бас нэг өгүүлэлтээс авсан нэг коэффициентийг харуулж байгаа ийм график. Тэгэхээр энэ бол хүний ажил. За энэ ажилдаа би бас өөрийнхөө ажлыг харьцуулах гэдэг багтав. Тэгээд энийг ингээд тоомдод шилжүүлэнгүүд ийм ажил. Саяны Plot Digitizer гэдэг програм. Эсвэл Get Data гэдэг бас нэг програм байна.
Энэ хоёр бол ялгааг адилхан програм. Тэгээд шилжүүлэнгүүд одоо X-ээр одоо X нь наашиг болоод C-ийн болохоор юу болох нь. Тэгээд мэдээлэл авчин компьютер шилжүүлж байгаа. За энэ том хэлбэр шилжүүлсэн мэдээлэл эргүүлээд одоо график болно шүү дээ. График зөв энэ бол яг програм ашигладаг гэдэг өнөөдөр гэдэг энэ програм бас энэ нэг төлөөлөл болсон график нь хамгийн өргөн дэлгүүр гэдэг. Энэ график болохоор нэг их сургуулийн хоёр оюутан Excel-ээр график байгуулах аягүй төвөгтэй санагдаад тэгээд зохиосон. Тэнгүүд нөгөө хүмүүс таалагдаад тэгээд сургуулиас нь дэмжлэг аваад тэгээд том програм болоод яачихсан хөгжүүлчихсэн тэгээд төвөөжчихсэн програм байна. Тэгээд энэ програмаар график байгуулалтаа код чинь эсвэл зүгээр тэр команд хийдэг мөрөн дээр нь шууд болоод X тэнцээ sinus гэдэг ч юм уу, sinus болгож гэдэг ч юм уу, ингээд бичингүүр sinus-ийн график ч юм уу ингээд зураад байгаа. Тэгээд нэг жишээ тайлбарлах юм бол тэгэхээр код юм дээр бичихгүй гэхээр notepad гэдэг чинь notepad дээр word тэлхээ ингээд бичих бол тэгээд энэ програмаар уншуулсан бол график зурдаг. Техникийн болохоор энэ болохоор бірхий алгоритмыг харуулсан байна. Тэгээд энэ дагуу код бичиж явуулж байна. Тэгэхээр reset гэж байгаа нь өгөгдөл бүрэлдэхүүн програмд хийсэн үйлдвэрлэлийн бүтээн авчих зорилттой. Дараа нь set terminal гэдэг нь болохоор одоо жишээ нь ямар терминалаар зураг одоо үйлдвэрлэж авах гэж юм. Тэрийг хийж байгаа. Тэрэнд нь болохоор PDF-ээр зураг авах, PNG-ээр авах, JPG-ээр авах, ASP-ээр авах гэж юм. Тэр нөгөө одоо зургийн форматыг самтын терминал гэсэн. За дараа нь set output гэдэг нь болохоор одоо ямар зураг гаргах зургийнхаа нэрийг өгөөд тийм юм болж байна. Тэгээд set access гэдэг одоо энэ болохоор тэнцвэрийн тэгэхээр одоо жишээ нь хэд хэдэн тооны ямар тооны гэж одоо тэнцвэр юу гэж нэг юм. Тэдний хин set line гэдэг нь болохоор жишээ нь шугам график байгуулалттай гэдэг. Тэр график шугамын одоо өргөн өнгө одоо дундаа цэгтэй байх юм уу гэж бас зураас авах гэдэг нь юм. Тэгээд set k гэдэг нь болохоор тайлбар одоо энэ графикын тэрийг харуулж байгаа юм шиг энэ тэрийг харуулж байгаа юм чинь тэр тайлбарыг өгөх зорилготой. Тэгээд дараа нь фотошоп дата гэдэг фотошоп бичиж одоо нөгөө мэдээний файлаар бичиж штэ татгалзсан байгаа. Тэрээр бичгүүд одоо энэ болохоор жинхэнэ нөгөө график зураг гэдэг юм команд гэсэн. Тэгээд энэний дараа unset terminal гэдэг терминалаар чиглэж нөгөө зураг гаргаад set unset output гэдэг зураг үйлдвэрлэж авах юм. Ийм юутай алгоритмтэй эндээс өөр нэг юм онцгой юм байна. Энэ нэг юм зургийн зураг график боловсруулалтын програм чинь тэрийг ингээд ашиглаад өөр юм ашиглаад явах. Жишээ нь энэ болохоор өөрийн нэг зарцуулгын процентыг графикаас том мэдээлэл авсан шүү дээ. Тэрнтэйгээ өөрийнхөө мэдээлэл давхарлуулж одоо шинэ график зурж байгаа. Тэгээд reset гэж дараа нь set дээр ингээд одоо PNG file гэдэг нь болохоор зураг PNG-гээр гаргана гэсэн үг хэлсэн. Тэгээд set output гэдэг com-mari гэдэг PNG гэдэг ийм нэртэй зураг үйлдвэрлэж байгаа гэсэн. График зурсны дараа тэгээд доод нь болохоор set x-ийн болохоор ашиг болох нь гэж нэр x-ийг гэж нэр y-ийг set гэж нэр тэгээд нөгөө тайлбар болохоор b 10 болонд нь байлгүй. Тэгээд ийм гурван мэдээлэлээр график зураач. Тэгээд ингээд нөгөө гурван мэдээллийн тэр дээдлийн хоёр болохоор түрүү нөгөө нэг зургаас авсан тоо үсгэсээр графикаас авсан тоо. За гуравт нь болохоор миний өөрийн бодож гаргасан чинь эсвэл хэмжсэн үр дүнс. Тэгээд тэр гүнөдлөдийг ажиглуулах юм харах гэж байгаа. Командын ингээд одоо CMD гэдэг нэг компьютер дээр харагдсан байна. Командын line. Бид энэ доод график гэдэг чинь энэ одоо энэ бичсэн код шүү дээ. Энийг хадгалж чинь notepad дээр бичиж чинь.
Тэгээд өөрөлтлийн болохоор ZP гэдэг чинь. Тэгээд лод граф P гэдэг ингээд болонгод нөгөө зураг чинь граф чинь хараад байна. За тэгээ ингээд графаар зураад ийм граф болж байна. Тэгээд CFT XP гэдэг нь болохоор түрүүний нөгөө графикаас авсан тоон гэсэн. Доотлын дөрвөн хараад болохоор миний өөрийн үдээс авч чинь гэсэн. Ийм байдлаар зурх боломжтой. Түрүүний тоон мэдээлэл бол одоо энэ хажууд нь байж байгаа. Энэ түрүүний за ингээд шинжлэх зурсан одоо энэ. Одоо багш нар биднэрт бол одоо ном бичих тэгээд янз бүрийн хуучин номны одоо графикуудыг шинжилж оруулахын шаардлагууд их гардаг. Тэгээд тэр тохиолдолд болохоор ингээд энийг энэ хоёр програмыг ашиглах боломжтой. Ялангуяа тэр plot digitizer гэдэг графикаас тоон мэдээлэл авдаг тэр програмыг ашиглаад бид Excel-ийг ашиглаад бас график авах боломжтой. Тэгэхээр одоо номнууд бол асарч бол тийм графикууд гэж хэлдэг. Тэгээд тэр графикуудыг сканертаар хийхээр одоо янз бүрийн хэмжээ авдаг ч юм уу тиймэрхүү өнгө үзмжний хөдөлж гисэн онцгой. Тийм учраас ингээд график зурх боломжтой. За тэгээд өнөөдөр одоо жишээ нь цэрэг мэдээллийг яаж төрсчүүлэх вэ? Одоо ийм X координат, Y координат тэгээд одоо босоо гэхдээ бүрдүүлэгчүүдийн нөхцөл холны мэдээлэл байлаа гэж бодох юм бол одоо энэ мэдээллийг төрсчүүлэх код нэрсэл юм. Тэгээд энэ кодоор ингээд төрсчүүлээд гараад ирсэн зураг нь одоо ийм баг жишээ. Тэгээд одоо энэ цэргүүдийн одоо энэ хот нь одоо энэ дээр ингээд масштабаар харуулдаг гэж байгаа. Одоо энэ ийм хөлтэй нь болохоор 0 хурдтай цэгнүүд гэсэн. Одоо энэ улаанууд нь болохоор нэлээд хурдтай хөдөлж байгаа цэгнүүд гэсэн үг байна. За тэгээд график зураг боловсруулалтаа ихэд түүнийг янзлах шаардлага авах юм бол яаж янзлах вэ гэж. Тэгээд жишээ нь зураг янзлах ийм тохиолдол байна л да. Жишээ нь зургийн өргөдөл солих TPNG, JPG, GIF, PDF, SVG гэдэг энэ форматуудыг хооронд нь солих тийм юу ажил байж байгаа юм байна. Яг л одоо жишээ нь зарим сэтгүүлүүд болохоор зөвхөн PNG-гээр зургуудаа хүлээж авна гэдэг чинь тийм шаардлага тавьчихсан байдаг. Эсвэл та энэ зургаа JPG-гээр бэлдээд ирээч гэдэг чинь одоо хэвлэлийн хэлж байгаа зөв тийм тохиолдол бол гардаг. Тэгэхээр энэ image magic-аар болохоор энэ зургийн өргөдлийг бол явуулсан боломжтой. Дээрээс нь зургийн чанарыг өөрчлөх одоо нэг жишээ янз бүрийн resolution энтрийг өөрчлөх боломжтой. Бүсгэр зургийг одоо илүү тод болгох юм. Гэхдээ тийм мэргэжлийн түвшинд бол гоё тод болгож чадахгүй ч гэсэн ямар ч гэсэн наривчлалын бол үндэслэл өгөх боломжтой. Тэгээд зургийн хэмжээ өөрчлөх одоо жишээ 8-6-гийн хязгаартай зургийг 16-8 ч болгодог ч юм уу янз бүрийн байдлаар өөрчлөх шаардлагатай. Тэгээд зургийн өнгө бодлыг өөрчлөх жишээ нь та эндээс авч X 15, 16, 18, 19 гэдэг байна. Тэгээд гарч ирсэн болохоор мөрийн GIF гэдэг одоо ийм зураг хөдөлгөөн зураг гарч ирсэн. За нэг ийм хөө байна. Тэгэхээр presentation интервью бол ийм хөдөлгөөн зургаар ингээд үзүүлчих юм бол хүмүүс илүү ойлгомжтой байна. Жишээ нь энэ зураг болохоор ингээд усан сан шүү дээ. Усан санд ингээд гол орж ирээд тэгээд голын хагшаас ингээд усан санд ороод доош тунжаа байдлыг харуулж байгаа юм тооцооны үр дүн байна. За өөр нэг жишээ нь бас явдаг байна. Одоо хөдөлгөөн зураг үүсгэх ийм олон цуваа зургуудаар нэг хөдөлгөөн зураг үүсгэх. За ягаар байцхан команд хийгээд за нэг ийм хөө гаргачих. Тэгээд вебсайтууд дээр чинь GIF гэдэг нэг хөдөлгөөн зургууд одоо тэр зургуудыг бол энэ image magic гэдэг програмаар хийж байгаа. Одоо жишээ нь бичлэг хийцэн бичлэг байдаг тэр бичлэгийг хөдөлгөөнд зураг болгох бас боломжтой гэсэн энэ програм.
За жишээ нь өөр нэг жишээ болохоор энэ гурван зураг юм сатандад байгаа зургийг гурвангийн нэг цаасан дээр зэрэгцүүлж тавиад одоо жишиж харуулах тийм ажил байна. Тэгээд доор тэр хав дээр бичсэн байгаа нь болохоор энэ гурван зургийг нэгтгэж харуулах юм команд нь. Тэгээд жишээ нь Word дээр ингээд гурван зураг сатандад хийж ирэхээр ингээд зарим зургийнхын хэмжээ жижиг том байдаг чинь тэгээд нэгэн доороо орчоод тэгээд гарчиг өгье гэхээр олоор нь орчоод янз бүрийн тийм асуудлууд үүсдэг. Тэнгүүд энэ гурван зургийг зүгээр нэг файл болгоод нэг зураг бол тэгэхээр энэ view команд энэ команд чек хийж байна. За бичлэг анслах. За бичлэг анслахын FPG гэдэг програм болохоор энэ ийм хөдөлгөөдийг хийх боломжтой. Дүрсвчлэг, дуу бичлэгийг анслах, хасах, нэмэх, холих. За бичлэгийн форматуудыг хооронд нь шилжүүлэх, AVPG гэдэг нь хооронд нь формат шилжүүлэх. Дээрээс нь дүрс бичлэгийг монтажлах, төрөлсгөх, удаашруулах, бичлэгийг өөрөө төрөлсгөөд гарчдаг шүү дээ. Тэгж болно, эсвэл удаашруулж болно гэж байна. Дүрснээс дуу бичлэгийг нь салгах. За эсвэл дүрс дуу бичлэг хоёрыг хооронд нийлүүлэх гэдэг ч юм уу. Тэгээд олон зургуудаас бичлэг бий болгох. За эсрэгээр нь бичлэгийг олон зураг бий болгох. За бичлэгийг хөдөлгөөн дүрс болгох. За эсрэгээр нь бас хөдөлгөөн дүрсийг бичиг болгох. Бичлэг болгох юм үйлдэлийг. За дээрээс нь бичлэгийн чанар мэгчтэйг өөрчлөх боломжтой. За бичлэгийг хасах, тайрах гэх мэт үйлдэлийг хийх боломжтой. За олон бичлэгийг өөр нийлүүлээд ингээ харуулах боломжтой. Иймэрхүү ажлыг хийх боломжтой. Энэ програмыг ашиглаад бүгдийн кино хүртэл хийдэг хүмүүс байна. За жишээ нь энэ болохоор хоёр бичлэгийг өөрөөр нь нийлүүлж одоо харьцуулж харуулж байна. Тэгээд бичиж байгаа код нь тэр байна. Тэгээд одоо жишээ нь энэ хоёрыг харуулаад одоо нөгөө зураг дээр ингээд инферийн нүсээр байгаа ингээд харах боломжтой гэж. Иймэрхүү байдлаар бас судалгааныхаа үйлдвэрийг чинь эсвэл хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар энэ харуулж ингэж ашиглаж байна. За ихтгэл тухай латекс ихтгэл тухай тушаалж үзээ. Энэ болохоор тушаалын мөрөөр ажилладаг бисклет код бичих хэрэгтэй гэсэн. Код бичих тэгээд тэр нь болохоор нөгөө эцсийн бүхэн PDF рүү ч юм уу өөрөөр гаргаж байгаа соёл Word дээр бичсэн юм байна гэсэн. Тэгээд янз бүрийн ихтгэл боломжтой. За эдгээр шийдвэрийн өгүүлэл диссертац гэж боломжтой. Яагаад энэ бичсэн гэсэн. Яагаад энэ бичих юм дэнийг хүмүүс ашиглах хэрэгтэй гэдэг юм гэхээр олон энэ аюул гоё форматтай ном өдрөө аюул гоё бичдэг. Дээрээс нь томьёо интернет аюул заруу сайтай. Жишээ нь Word-ийн equation-ыг ашиглах юм бол нэг сонин юу учраас математикийг ашиглах нь бас нэг өөр төрлийн томьёо авч ирээд тэгээд зарим тохиолдолд тэр тамийн жижигээр томрооч янз бүрийн тийм асуудал байна. Тэгэхээр энэ бол тийм асуудал байдаг. Тэгээд ном бичих дандаа гарын цаалуу бичих тохиромжтой. Тэгээд энэ бичсэн датектер бичсэн код шууд HTML-ээр шилжүүлээд интернетээр хийх боломжтой. Тэгээ Монгол хэлээр энэ бас нэлээд олон гарын авалтай. Тэгэхээр бид ашиглах боломжтой гэсэн. Тэгээд арчиг томьёо зураг хүснэх интернет бүгд автоматар хуваагддаг. Дээрээс нь ашигласан ном сэтгүүлийн ном зүй гэж тэрийг бол автоматар ингээд гаргах боломжтой. Хамгийн чухал юм нь бол энэ тэгээд детектор гэж ярьдаг. За ингээд энийг бол суулгах албагүй зүгээр интернет дээр share.text.com гэж орж иж байна. Тийш ороод тэгээд өөрөө файлаа нэгээд юмаа бичээд PDF-ээр хургаад даунлоад хийгээд батал авчих боломжтой. Тэгээд жишээ нь энэ болохоор нэгэн загварын харуулсан байна. Ямар юмнууд таастай. Тэгээд эхлээд болохоор ямар төрлийн бичиг баримт боловсруулах гэж байгаа гэдэг төрлөө ном юм уу, өгүүлэл юм уу, тайлан юм уу гэдэг юм гэсэн. Дараа нь математик бичлэг энэ байх юм уу, тэр байгаад тэр төрлийнх нь юуг нь дуудаж оруулж ирнэ гэсэн. Одоо юу суурийн гэх юм.
Тэгээд дараа нь зураг байх юм уу, янз бүрийн материалаас иш татсан уу гэдэг чинь тэр болгоны одоо тиймэрхүү юмнуудын одоо бүгдийг дуудаж оруулж ирээд одоо байлгач гэсэн. Тэгснийхээс дараа бидний документ гээд одоо бичиж эхлэх гэсэн. Тэгээд тайтл ингээд зураг тайтл гээд тэрний ард одоо тэр хаалтан дотор гарчин бичих юм зам. Тэн дээр ингээд гарчгаа бичээд тэгээд зохиогч бичээд тэгээд одоо чартер бүлэг хэсэг, дэд хэсэг гэдэг чинь ингээд юунуудаа ингээд бичээж. Жишээ нь энэ болохоор тэгшлэлийг яаж хийх вэ гэж байна. Нэг кодны юуны тэгшлэл бичих кодны хэсгийг аваад байна. Энийг equation гэдэг тэгшлэлийг ихлүүлээд тэгээд одоо энэ функцад энтрийг яаж хийх вэ гэдэг ингээд ингэж ерөнхийдөө бол айгүй энгийн одоо ингээд хахын бол одоо англиар нэрсэн нэрнийх нь одоо эхний хэдэн үсгэн гарч одоо track гэдэг partial гэдэг net pp гэдэг тэгээд half partial гэдэг нэг тухайн функцаар бичдэг тэгээд vector гэдэг юу тэрийг тэгээд жишээ нь одоо index байх юм бол тэрийг ингээд доогор зураас тэгээд хаалтан дотор i гэх юм бол o-гийн oi гэдэг чинь индекстэй гэдэг бичиж. Тэгээд энд жишээ болгоод энэ ном зүй яаж үүсэх вэ гэдэг энэ кодын зэсийг оруулж байна. Тэгээд хэрэглэгдсэн ном зүгээ ингээд оруулчин тэгээд энэ ном зүй одоо хаана ашиглагдсан бэ гэдэг нь ингээд яаж дуудаад өгчдөг. Тэгээд ийм програмын хэрэглээ ашиглаж байгаа. Тэгээд энийг тодорхойлсон асуудлыг шийдвэрлэхдээ яаж шийдвэрлэх гэхээр гарын албаны бол уншиж болно. Тэгээд гарын албад нь бол бүгд айгүй тийм хэлбэргүй тайлбартай байждаг. Дээрээс нэг програм дөөрсөн гэсэн юм формтой сайттай. Тэр дээр нь ингээд тодорхой асуудлаар бичих юм бол хариултууд нь ингээд гараад. Дээрээс нь энэ Stack Overflow гэдэг энэ сайтаар энэ бол 9 шидийн юм юунууд асуултууд програмууд ингээд явуулдаг. Тэрийг хүмүүс шийдэж идэг. Жишээ нь англи хэлнийч байна, философич байна, физикч, химикч байна. Янз бүрийн юмнуудын чиглэлээр ингээд бичсэн юм сайт. Тэгээд энэ дээр болохоор ялангуяа сүүлийн үед хийж байгаа судалгааны ажлуудын юунууд хүртэл ингээд асуултууд дагаад явчихсан юм. Тэгээд эндээс асуух юм бол айгүй хурдан асуултаа шийдэж хариу авах боломжтой. Тэгээд энэ програмуудын нэг яг өргөн хэрэглэгддэг юм командуудын ингээд бүгдийг бичиж өгсөн юм байна. Тэгээд тэгээд шууд код хийж очоод тэгээд файлыг нэрийг бичиж гаргаад авах боломжтой. Дээрээс нь YouTube дээр зөндөө олон хичээлүүд хийдэг. Тэрийг үзэх боломжтой. Жишээ нь Gnuplot гэдэг нэг график зурдаг програм биш шүү дээ. Тэрний одоо жишээ нь ямар график зурх вэ гэдэг жишээ програмууд, жишээ коднууд ингээд интернетээр үзэж байгаа. Тэгээд эндээсээ энэ график надад тохирох юм байна. Тэгээд тэгэхээр энийг батж аваад өөрийнхөө мэдээг нь оронд нь сольж хийгээд тэгээд график зураг аваад боломжтой. Энэ болохоор Stack Overflow гэдэг сайтн дээр жишээ нь image match дээр тодорхойлсон асуудлуудын талаар ингээд зөндөө асуудлууд тавьчихсан. Тэгээд хариултууд нь тавьчихсан юм байж. Тэгээд энэ болохоор ингээд хүмүүс ажиллаж байгаа хүмүүс ингээд оноо өгсөн алтан медальтай, мөнгөн медальтай хүмүүс хүртэл ингээд явж байна. Тэгээд би болохоор ингээд бүрэн медальтай байж. Тэгээд тэр нь болохоор ингээд асуулт асуугаад хариулт өгөх боломжтой. Зүгээр эхлээд хэлсэж байгаа хүн бол зүгээр асуудал асуух хэрэгтэй гэсэн. Тэгээд ингээд идэвхтэй оролцоо явах юм бол хариулт өгөх боломжтой болж байна. Тийм. За энэ болохоор тэр нөгөө бичлэг амжилт програмын одоо 19-ний хэрэгтэй команд юм гэдэг. Энэ 19 дотор ингээд хэрэгтэй бүх юмыг янзлаад ажиллах боломжтой юм байна. Жишээ нь одоо энэ эхнийх нь болохоор одоо бичлэгийн мэдээллийг үзэх команд юм. LPG асхай видео тэр видеоны нэрийг бичих юм бол тэр видеоны хизээ бичигдсэн ямар одоо resolutionтэй хэдэн минут үргэлжлүүлдэг бичлэгийг тэгээд 1 секундэд хэдэн зураг гүйж байгаа гэдэг чинь тэрийг нь харуулж байна. Тэгээд сургалтанд open source-уудыг ашиглах юу дээр сэдвээр байж байгаа Google-ийн бүтээгдэхүүнүүд 2-3 гаруй бүтээгдэхүүн байна. Энийг болохоор сургалтанд ашиглах боломжтой. Нэгт нь болохоор энэ Classroom гэдэг байна. Google-ийн анги.
Тэгээ энэ ангид болохоор багш нар ингээд хичээлээ нээжтэй. Тэгээ нээчээд тэндээ ингээд хэрэгтэй лекц ч юм семинараа бидалтай ингээд өгөөд байх боломжтой. Тэнгүүд ийшээ орсон юм болохоор одоо оюутнууд энэ анги руу бас орно. Өөрийнхөө Gmail-ээр тэнгүүд автоматар тэр анги руу орсон файл бүх оюутнууд ингээд мэйлээр очиждаг. Тэгээд мэдээлэл аваад энэ ангидаа дискшн одоо хэлцүүлэг ч юм уу янз бүрийн асуулт асуугаад ингээд яваад тийм Google Classroom гэдэг. Энийг бол би одоо инженерийн график хичээлээр ашиглаж байгаа. Үйл санаж. Жишээ нь энэ одоо Google Classroom гэдэг нийцсэн байгаа инженерийн график хичээл байна. Тэгээд курсийн үйл юм янз бүрийн маягыг өчигөө оюутан дөрөвт нь имэйлээр очиж. Тэгээд энэ бас дүгнэх боломжтой байна. Дээрээс нь Google Form гэдэг нэг юм байна. Одоо жишээ нь янз бүрийн хурал цуглаан зохион байгуулалт одоо бүртгэл авах шаардлагатай болж байна. Тэгвэл энэгээр нэг юу үсгээд бүртгэлийн ийм хуудас үсгээд тэгээд интернетээр тавьчихна. Тэгвэл хүмүүс тийшээ нараад би энэ хуралчин суу гэдэг нэр бичээд утасны дугаараа бичээд явуулж байна. Тэгээд ингээд хол ихтэй одоо бүх хүмүүсийн бүртгэл гэж тэгээд нэрийг явуулаад оруулаад боломжтой байсан. Энэ дээр болохоор хичээл ашиглах боломжтой одоо шалгалт авах боломжтой юм болж байна. Тестний загвар гэж. Жишээ нь тэр тестний загварыг ашиглаад сая снэр таамж аяг хичээлийн 1-р сард авсан. Тэгээд 1-р сард аваад хүүхдүүдийн одоо оног ингээд цаанаас нь өгнөд яаж чаа. Одоо энэ хэсэгт нь болохоор questions гэдэг. Энийг нь болохоор багш боловсруулчин. Тэгээд асуултуудаа бичээд хариултыг яваад тэгээд хэдэн оноо нэг асуултанд өгөхгүй гэдгийг ингээд оноонуудыг бичнэ. Тэгээд энэ response гэдэг дээр оюутнуудын өгсөн юмнууд нэг мэдээлэл аваад. Тэгээд багшаад өөрөө засчаад яг тэгэхээр зөв хариултыг бичиж оноог нь бас бичиж тэнгууд оюутнуудын оноо нэг автоматар гараад байна шүү дээ. Тэгээ одоо энэ болохоор оноонууд нь байж байгаа. Одоо энд оюутны тоо гэж байна. Тэгээд энэ шалгалтыг бол нэгдээ их хүүхэд нь бол гайгаа өгсөн. Тэгээд нэг хэсэг хүүхдүүд их муу оноо гэж чинь энэ болохоор 34 оноотой юм ажилласан. Тэгээ онооны авахнаас нэг аль асуултыг оюутнууд хамгийн сайн хариулж байна, аль асуултыг хариулж байгаа. Аль хэсгийг ойлгосон ойлгоогүй нь таах юм. Болон бүх асуултны хариултууд бүгд нь энэ бүгд ийм хариултыг сонгосон байдаг бүгд гарч ирэх юм. Тэгээ саяны болохоор зөвхөн юу юм нэгдсэн дүнгийн харуулж. Эсвэл асуулт болгон дээр ямар бүгд ямар хариулт өгч вэ гэдэг нь арга боломжтой. 33. Тэгээд энэ одоо дээр нь одоо дундаж авсан оноо манаа чинь тэмхүү юм дээр ингээд дунджаар энэ нэтэр юм уу? тий интернетээр өгнө. Тэгээд жишээ нь юу бол энэ шалгалтаар яг бидний намаа ашиглаад ангид өгч чаддаг юм да. Тэгээд интернетээр авчиж байгаа. Тэгээд анги дотор Wi-Fi-тэй хоёрын юутай болж байгаа бол одоо интернет ашиглах боломжтой болж байгаа буцаараа өгч боломжтой. Анги дотор нь авч байгаа гэсэн үг шүү дээ. За ингээд дуусч чинь. Тэгээ энэс гадна бас зөндөө олон програмууд жишээ нь Connex гэдэг нэг аян онцны аппликейшн гэдэг. Тэр Connex-ийг болохоор янз бүрийн хурал эдгүүчлийн хуралцгаанд оруулж байгаа хэрэглэх боломжтой. Тийм аппликейшн програмыг аюул олон байгаа. Тэгээд бид энэ болон ямар програмыг ямар зорилгоор ашиглаж болохгүй мэдээлэл хэрэгтэй. Тэгэхээр бол бид энэ бүрэн аюул тийм олон боломж энэ програмыг ашиглаж сургалтын судалгаанд боломж олон бид мэдээлэл байна. За энэ саяны ярьсан юмнууд энэ monotype scratch гэдэг нь бодол дотор байж хэвтэн байж. За бас соттой юм. Question. Yes. Yes. It's a very good presentation. Even though I probably didn't understand what you said, the outline, what I understood, this technique
originated from Google system. Anyway, in my understanding, you mentioned the big data and the AI, artificial intelligence, which is the reading, translating the image into data, so you can analyze. And this is really most advanced technique by which you can learn, even the machine learn from the analysis of the big data. Big data means coming from images, many images, coming from experience. So it means that machine can learn like a human being. Yes. By analyzing the images, all information coming to the images, and because of the digitalization technique, it means that the image, which is in the picture, is translated into data. So that is the most important tools by which all information is translated into data. Through data, everything can be analyzed. That is quite a powerful technique. So eventually, my question is how can you apply this technique to the solution to the many issues Mongolia is facing in terms of the environmental issues? Can you apply? Can you find any application to the current situation in Mongolia? Yeah. You mentioned big data and data-driven society. That means I just mentioned that we are living in the data-based social, because many data comes from different sections, so we need to analyze it. To analyze, we need to display it with the graph or picture. So today's talk is only about how to plot data by using the open source software, and how to use open source for the educational purpose. It's not like machine learning and artificial intelligence. So data visualization is very important. So it's we need to learn how to visualize data, any type of data. And I think if there is a powerful technique, as you mentioned, it is possible that we can apply it for the issues in Mongolia. So, but in Mongolia, we are lack of data because, for example, in my field, we have data, but it's not long. To analyze the important phenomena, for example, let's say the global warming, how affected Mongolia. We need long-term data, but we don't have. Maybe we have data for the 15 years, but in maximum maybe. That's not enough. Yeah. If we have data, we need to visualize it, and we need to analyze it. So the visualization is important, and this is how to visualize the data with the open source. Okay, thank you. Explain in Mongolian the response. Okay. 이거부터 science of big data computing analytics with мэдээний нийгэм, дижитал нийгэм гэдэг бичсэн. Тэр холбоотойгоор
энэ лекц явууллаа гэж ойлгосон чинь тэгээд жишээ нь энэ их янз бүрийн мэдээлэл одоо зураг мэдээлэл тэгээд посттэй шилжүүлсэн ийм мэдээллүүд байгаа. Тэрийг болохоор асар том мэдээллийг тэгээд шинжлэх одоо ялгах ч гэдэг юм уу тийм анализ хийх тийм хүчтэй техникүүд байдаг. Тэр техникийг одоо Монголын ямар нэгэн асуудал чинь ирээдүйн орчны бохирдолч гэдэг юм хоороо ч гэдэг юм тийм юм даш чадвар гэж асуусан. Яг тийм юу гэх юм бол ашиглах юм боломжтой. Тэр техникийг эзэмших нь чухал гэсэн. Тэр мэдээ анализ гэдэг боловсруулдаг системчтэй тэр техникийг эзэмших нь чухал. Тэр техник ямар төрлийн техник вэ? Сорсох мано. Сор баггүй өнөөдрийн семинар өндөрлсөний үед яа.